Сайн байцгаана уу? Амьдрах ухааны боловсролын агуулгын хүрээнд 12 модуль хичээлийг цувралаар хүргэж байгаа билээ. Өнөөдрийн хичээлээр стрессийг зохицуулах чадварыг оюун эрдэнэгчтэй хамтран заана. Бидний өдөр тутмын амьдралд янз бүрийн хүчин зүйлс нөлөөлдөг. Ямар нэгэн саад бэрхшээл огт таамаглаж байгаагүй зүйлсээс болж сэтгэл санаа болон бие махбодод дарамт төс стресст ордог. Тэгвэл өнөөдрийн хичээлээр стрессийг зохицуулах сэдвээр хамтдаа ярилцъя. Та бүхний бодлоор стресс гэж юу вэ? Стрессийг зохицуулах нь яагаад чухал вэ гэсэн асуултаар өнөөдрийн хичээлээ эхлүүлье. Стрессийг зохицуулах тухай асуудлыг ойлгохын тулд стресс гэж юу вэ гэдгийг хамгийн түрүү мэдэх хэрэгтэй. Стресс гэдэг нь бол хүчтэй гэсэн утгатай англи үг юм. Биологийн шинжилгээ ухаанд янз бүрийн тааламжгүй нөлөөлөл болмоос хүн болон амьтны бие махбодод харилцан адилгүй урвал болох хамгаалах хүчтэйлийн байдлыг бол стресс гэж нэрлэдэг. За стресс нь тухайн хүн болон амьтанд бол харилцан адилгүй үүсч байдгийн байна. Үүнийг мэдхийн тулд бид нар дараах бүдүүрч зурган дээр хамтран ярилцъя. Стресс үүсгэгчийг дотор нь амьдралын том стресс буюу жижиг стресс үүсгэгч гэж хоёр хуваан үзэж болно. Үүнийг жишээн дээр хамтдаа ярилцъя. Багшин Самбарта дараах стресс үүсгэгчийн нөхцлүүдийг байршуулсан байна. Эдгээр стресс үүсгэх нөхцлүүдээр хамтдаа ярилцъя. За шүдний хэмжээд үзүүлэх жижиг стресс үү, том стресс үү гэдгийг ангилъя. За шүдний хэмжээд үзүүлэхдээ бид нар мэдээж тухайн үед бол өвчтэй тохиолдолд бид нар бага зэрэг стресст орсон байдаг. За магадгүй шүдээ ахуулаад эрүүл насны дараагаар нөгөө стресстэй байсан зүйл маань аль хэзээ байхгүй болсон байдаг. Энэ тохиолдолд хэсэг хугацаанд үргэлжилж байгаа учраас үүнийг жижиг стресс гэж авч үзэж болно гэсэн. За осолд орох. За магадгүй энэ жишээн дээр ярихад осолд орсон хүн маань жишээлбэл нэлээд хүнд бэрцсэн тохиолдол бол маш том стресст орж байгаа. Нэгдүгээр биеэрээ хохирч жин, эдийн засгаар хохирч жин, магадгүй удаан хугацааны туршид өвчтэй байх тохиолдол гарна. Энэ бол амьдралын том стресс гэж үнийг ойлгож болно гэсэн үг. За спорт уралдаанд тэмцээнд бэлдэх. Бид нар спорт уралдаанд тэмцээнд бэлдэхдээ яах бол за гэх мэтлэнгээр стресст орж идэг. Магадгүй тэмцээнд дуусны дараа ялсан ч ялаагүй ч тэмцээн дууссан тохиолдолд тухайн хүн маань стрессээсээ гарчихсан байдаг. Тэгэхээр энэ богино хугацаанд болоод өнгөрч байгаа зүйл учраас үүнийг жижиг стресс гэж авч үзэж болно. За коронавирусын тархалт гэж байна. За энэ жишээн дээр жишээлбэл яг энэ цаг үетэйгээ холбогдуулаад коронавирус маань тархалтын тухай мэдээллийг сонсоход хүн бүхэн баггүй хэмжээгээр стресст орж байгаа. Үүнийг ингэж орж байгаа тохиолдолд бол жижиг стресс гэж авч үзнэ. За магадгүй энэ коронавирусын өвдсөн тохиолдолд тухайн хүн маань том стресс орж байна. Тэгээ маш удаан хугацаагаар олон сараар жилээр үргэлжилж байх юм бол энийг том стресс гэж үзнэ. За энэ богино хугацаанд болоод өнгөрөхсөн тохиолдолд энэ жижиг стресс гэж ойлгож болно гэсэн үг байна. За хайртай хүн нас барах энэ болохоор маш том стрессэлтэй гинтийн нөхөж борсшгүй гарц тохиолдож байна. Тэгээд амьдралын хэмнэлт гормонгороо өөрчлөгдөж байгаа энэ тохиолдолд том стресс рүү орно гэсэн үг байна. За шинэ ажил эрхлэх. Ажилд орохдоо бид нар энэ ажилдаа дасах болов. За магадгүй тухайн ажлыг би хийж чадах болов яах вэ гэсэн эргэлзээ танигдэл буюу магадгүй стресст орж идэг. За ажилдаа дасаад хэвэн байдалд ороод ирэхээр нөгөө стресс маань байхгүй болсон байж идэг. Тэгэхээр энэ бол жижиг стресс рүү орно гэсэн үг байна. За хүнд өвчин тусах. За хүнд өвчин тусна гэдэг маань удаан хугацаагаар үргэлжлэн тухайн хүнд өвчлөл байнга стресст оруулна. За дээрэс нь насан туршдаа ч магадгүй энэ стресс нь үргэлжлээд байх юм бол энэ стресс маань том стресс рүү орж болно гэсэн үг. За хит их ажилтай байх энэ бол санаандгүй төлөвлөгдөөгүй ажил магадгүй гараад ирж магадгүй. За дээрэс нь дуусгаагүй ажлыг болоо шахуу хугацаанд хийх шаардлага гарсан тохиолдолд бол бага хэмжээнд бид стресст ордог. За мэдээж ажлаа хийгээд дуусны дараа энэ бол мартагдсан байдаг. Энэ тохиолдолд бид нар жижиг стресс гэж авч үзэж болно гэсэн үг. За хүсээгүй жирэмслэлтийн тухай ярилцъя. Хүсээгүй жирэмслэлт гэдэг нь бас амьдралд бол нэлээд томоохон өөрчлөлтийг оруулж байгаа. Тухайн хүн маань ганц биеэрээ тухайн хүүхдээ өсгөх. За тэгээд ажлаа хэрхэн зохицуулах уу гэх мэтлэнгээр маш их стресст орж идэг. Энэ тохиолдолд насан туршдаа үүнийгээ бодох тусам бид нар стрессээ дахин санагалзаж бодогдож энэ бүх зүйл дээр харамсах сэтгэл төрөх гэх мэтлэнгээр энэ зүйлүүд дээр том стрессийг үүсгэж идэг байна. За мөнгө хүрэхгүй байх буюу өөр тавих гэж байгаа. Энэ жишээн дээр болохоор магадгүй мөнгө зохицуулаагүйгээсээ болоод бид бага зэрэг стресст орж идэг. За хэвийн байдалд ороод ирэхээр энэ бол жижиг стресс рүү ороод
одоо түрхэнд шийдэгдэж болж байгаа богино хугацаанд шийдэгдэж болж байна гэсэн үг байна. Тэгэхээр энийг бол жижиг стресст оруулж болно гэж ойлгож байна. За хүнтэй хэрэлдэх үед зодтолдох гэж энэ бол бас л яг нь хурдан хугацаанд болоод өнгөрөх энэ асуудлыг юу гэдэг нь жижиг стресс гэж авч үзэж болно. За эхнэр нөхрөөсөө салах. Энэ бол амьдралын маш томоохон стрессийн нэг. Магадгүй энэ бол насан туршдаа одоо амьдрал маань тэр чигээрээ армангаараа хэмнэл нь өөрчлөлт хийхлээд байгаа. Үүнийг том стресс гэж хэлж болно гэсэн үг байна. За одоо ингээ бүгдээрээ стрессийн нөхцлүүдээр одоо хамтдаа ярилцъя. За стрессийн нөхцөлийн тухай энд бүдүүчийг харуулсан байна. За стресстэй нөхцөл гинт одоо эхэлж богино хугацаанд бас хүчтэй өрнөдөг. Дуусахад буцаад хүний бие хэвийн байдалд ордог байна. За энэ үргэлжлэх хугацаа нь хэдэн минут эсвэл хэдэн цагаар ч үргэлжлэж болно гэсэн үг байна. За богино хугацааны стресс. За богино хугацааны стресс нь болохоор үүсэх явдлын тухай урьдчилан мэдснээр стрессийн түвшин бага багаар яг нь нэмэгдэж байдаг. Тус үйл явдал болох хугацаа ойртохын хэрээр богино хугацааны стресс хоригдлагцаар хүчтэй стрессийн цэгт хүрдэг. Дараа нь хүний бие буцаад хэвийн байдалтай эргэж орно. Нийт үйл явц нь хэдэн хоног эсвэл хэдэн 7 хоногоор ч үргэлжилдэг байна. За урт хугацааны стрессийг бүгд авч үзье. Энэ тохиолдолд стресс нь байнга байх бөгөөд хүн эргээд бүрэн хэвийн байдалд орох боломжгүй байдаг. Иймд хүний стрессийн түвшин байнга өндөр байдаг. За үргэлжлэх хугацаа нь олон жил сараар үргэлжилдэг байна. За амьдралын том буюу жижиг стресст орсны дараагаар хүмүүс харилцан адилгүй нөлөөлөл үзүүлж идэг. Тэр нөлөөлөл нь болохоор одоо сэтгэл хөдлөлийн, биеийн, зан үйлийн гэсэн 3 эмгт нөхцөл дээр одоо хариу үйлдэл үзүүлж идэг юм. Эдгээр нөхцлүүдийн талаар хамтдаа ярилцъя. За сэтгэл хөдлөлийн талаар одоо багш ярилцъя. Сэтгэл хөдлөлийн гэдэг нь сэтгэл хөдлөлөөс уран гарч байгаа баяртай, хөөртэй, гунигтай зүйлийг хэлж болно. За жишээ дүрдвэл сэтгэл хөөрөлтэй байх, сэтгэл зовних, уур уцаартай болох, ааш амархан өөрчлөгдөх, за ямар нэгэн зүйлийг урьдчилан таамаглах гэх мэт зүйл орж олно. За тэгвэл биеийн гэдэг юм багш нь тайлбарлаж өгье. За биеийн гэдэг нь бие физиологиор гарч байгаа өөрчлөлт гэсэн үг юм ба. Жишээлбэл одоо ямар нэгэн тааламжгүй нөхцөлийг сонсонгуудаа толгоо өвдөх юм уу, дотор муухай оргих, за эвгүүрхэх гэдэг ийм шинж тэмдэг илрээд байх юм бол эдгээр яах нь бие физиологиор гарч байгаа өөрчлөлт юм а гэж ойлгож байна. За зан үйл гэж байна. Зан үйл гэдэг нь бас л тухайн хүний одоо дадал хөвшил занд характертай болох холбогдтой асуудал байгаа. Жишээлбэл одоо хувийн зохион байгуулалт сайжрах гэж байна. За магадгүй стресст орсны дараагаар тухайн хүн хувийн зохион байгуулалтыг сайжраад ажлаа өөрөө зохицуулаад ингээд байгаа зүйл нь бол сайн нөлөөлөл юм л да. Мөн хэрүүл маргаан гаргах тохиолдол бас байдаг. Зарим хүн стресс оронгуудаа хэрүүл маргаан хийгээл хүнтэй муудалцаад байдаг. Энэ бол сөрөг нөлөөтэй зүйл байх нь. За магадгүй бас хуруу гараараа товшлох одоо халхиж гүйх гэх мэтлэнгийн ийм одоо зан үйлээ гаргаад байх юм бол энэ бол сөрөг зан үйл юм аа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За эрч хүчин нэмэгдээд идэг бас хүмүүс байдаг шүү дээ. Энэ болохоор сайн зан үйл байх нь. За арх хэтрүүлэг хэрэгэлдэг ч юм байна. Энэ бол болохоор бас л сөрөг зан үйлтэй холбоотой. Тэгэхээр энийг зан үйл гэдэг маань эерэг болон сөрөг талтай юм байна гэдгийг бол маш сайн ойлгох хэрэгтэй гэсэн үг байна. За ингээд стрессийг ерөнхийдөө нөлөөллийг бүгдээрээ хамт дүгнээд нэг харъя л да. Хэрэг хитэг сэтгэлийн хөөрөлтөй сэтгэл завнаад л уур уцаатай болоод ингээл байх юм бол би ер нь сэтгэл хөдлөлийн тал руугаа хэлбэж байна гэж ойлгох хэрэгтэй. За бие физиологи дээр магадгүй ингээ бие физиологи дээр эдгээр одоо шинж тэмдгүүд илрээд тах юм бол бие физиологид анхаарах шаардлагатай юм байна гэж ойлгож болно гэсэн. За зан үйл дээр одоо бүгдээрээ хамтран дүгнэлт гаргая. Зан үйл гэдэг маань одоо жишээл тухайн хүний дадал хвш шүү дээ. Хуруу гараараа товшлох, хувийн зохион байгуулалт нь одоо муудах ч юм уу гэдэг ийм сөрөг нөлөөлөдөг хүмүүсээс үзүүлж идэг байх нь. Мөн бас дээрэс нь эрч хүчин нэмэгдээл, хувийн зохион байгуулалт нь сайжраад идэг эерэг бас хандлагуудаас идэг. Тэгэхээр бид нар энэ бүхнийг одоо дүнжигдэхэд ерөнхийдөө муу талын зан үйл хэлбэгээд байна уу, сайн талын эерэг талын зан үйл хэлбэгээд байна уу гэдэг дээрээ маш сайн анхаарах нь зөв юм а гэсэн ойлголтыг өгч байна гэсэн. За стрессийг хариу нөлөөллийг бүгдээрээ хамтдаа ярилцлаа шүү дээ. Одоо дарааг нь бүгдээрээ хамтдаа стрессээ хэрхэн яаж зохицуулах вэ, хэрхэн яаж тайлах вэ гэсэн сэдв рүүгээ бүгдээрээ хамтдаа орцгоё. Стресс тайлах аргыг 2 хуваан үздэг. Эерэг нөлөөтэй арга, сөрөг нөлөөтэй арга. За тэгвэл дараах жишээн дээр бүгдээрээ хамтдаа ярилцъя. За хөгжим сонсох. Хөгжим сонсох гэдэг нь бол эерэг нөлөөтэй арга байх нь тийм. Энэ дээр сөрөг нөлөөтэй зүйл байгаа юу? Байхгүй. За тэгэхээр багш нь яах нь энийг эерэг нөлөөтэй арга буюу нэмэх гэдэг юм хэлчихэ. За тамхи татах. Энэ бол сөрөг нөлөөтэй арга. Яагаад сөрөг нөлөө гэж үзэж байгаа юм бэ? Яагаад гэвэл хүний бид хортой. За тэгвэл яах нь сөрөг дээр тавих нь тэгэхээр үнийг хасгаар тэмдэглэх нэ. За унтаж амрах.
Унтаж амарх нь эерэг нөлөөтэй арга. Эерэг нөлөөтэй арга байна. За юм угаах. Эерэг нөлөөтэй арга. За найз нөхдөдөө ярилцах. Эерэг нөлөөтэй арга. За эерэг нөлөөтэй арга байна тийм ээ. За хэрүүл зодон хийх. Зарим хүмүүс чинь стресс орохоор л хүнтэй хэрэлдэл муудалцаад байдаг тохиолдол байдаг шүү дээ. Стрессээ тайлж гин гэд буруу юм ойлголттой хүмүүс байдаг шүү дээ. За энэ бол Сөрөг нөлөөтэй арга. сөрөг юм аа тийм ээ. За фэйсбүүкийн интернетээр аялах гэдэг нь эерэг болон сөрөг талтай юм байна. Тухайлбал одоо ямар нэгэн одоо мэдээллийг сонсохдоо одоо их сурвалжгүй мэдээллийг бол хүнд сөрөг мэдээлэл хүргэж яадаг байх нь. А ямар нэг их мэдээлэл их сурвалжтай бодит мэдээлэл байх юм бол энэ бол эерэг мэдээллийг хүргэж яадаг учраас үүн дээр эерэг болон сөрөг талтай гэж авч үзэж болно гэсэн үг байна. За хошин шиг үзэх нь Эерэг нөлөөтэй эерэг арга юм байна тийм ээ. За зарим хүмүүс арх угаад стрессээ тайлж гин гэж ярьдаг шүү дээ. Энэ нь ямар арга юм болоо? Сөрөг нөлөөтэй арга. За дасгал хөдөлгөөн хийх нь Эерэг нөлөөтэй арга. за маш сайн тийм энэ бол эерэг нөлөөтэй арга байх нь. Ном унших нь Эерэг нөлөөтэй арга. за эерэг нөлөөтэй. За бусдад өөр бухимдлаа гаргаад байдаг хүмүүс байдаг шүү дээ тийм ээ. Энэ ямар юм Сөрөг бэ? нөлөөтэй арга. За тэгэхээр сөрөг юм байна бол за гүнзгий амьсгаа авъя. Эерэг нөлөөтэй арга. Энэ бол маш сайн зүйл тийм ээ. За мөн бас стресс тайлж ингээд зарим хүмүүс чинь хараал хэлээд байдаг хүмүүс байдаг бас. Сөрөг нөлөөтэй арга. Сөрөг байх нь. За хаяас зурагт үзэх нь бол эерэг нөлөөтэй арга юм байна гэж үзэж болно гэсэн. За тэгэхээр эндээс бид нар зөвхөн ингээ ангилаа зогсож болохгүй байх. Эндээс бас дүгнэлтэнд хүрэх хэрэгтэй. За тамхи татах, хэрүүл зодон хийх, арх уух, бусдад уур бухимдлаа гаргах, хараал хэлэх гэдэг маань сөрөг нөлөөтэй арга юм байна. Энэ аргаар одоо стрессийг бол тайлж болохгүй юм а гэсэн дүгнэлтэнд хүрч байна гэсэн. За одоо зөвхөн нэмхүүдээ харъя. Хөгжим сонсох, унтах, юм угаах, найз нөхдөдөө ярилцах, ном унших, гүнзгий амьсгаа авах гэх мэтлэнгийн энэ аргуудыг бол хэрэглэх нь одоо стресс тайлах зөв арга юм а гэж ойлгож болно гэсэн. За нэмэх хасахтай тэмдэглэгийн дээр байгаа нь ямар үед фэйсбүүкээр хаялах вэ, ямар үед найз нөхдөдөө ярилцах вэ гэдэг нь бол тухайн хүний сонголт юм а гэдэг маш сайн ойлгох хэрэгтэй. За одоо ингээ бүгдээрээ стрессийн нөхцлүүдээр одоо хамтдаа ярилцъя. За ингээд стрессийг эерэг болон сөрөг аргаар бүгдээрээ хамтран ангилан ялгалаа шүү дээ. Тэгэхээр аль болох бид нар эерэг аргаар стрессээ тайлах нь бидэрт маш чухал юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. За ингээд стресс тайлах нэгэн энгийн аргыг багш нь та бүхэндээ зааж өгье. Бүгдээрээ дэлгэц рүү анхаарлаа хандуулаарай. Бухимдлаа тайлах эерэг арга. Амьсгалын дасгал. Та дараах энгийн амьсгалын дасгалыг хийгээд үзээрэй. Орчноосоо өөрийгөө хэсэг зор тусгаарлаж, бодлоо төвлөрүүлэн бүх биеэрээ суугаарай. Нүдээ анж өөртөө дарамт болж байгаа бүх бодлоо орхин тайвшир. 5 секунд тутамд хамраараа гүнзгий амьсгалаач, аажмаар 5 секунд тутамд гаргаад гадагшлуулна. Гидсний булчингаа оролцуулахаа бөө мартаарай. Энэ дасгалыг 3-5 минут үргэлжлүүлэн хийн. Ажлын байран дээр, гэртээ, автобусан сууж байхдаа ч хийж болно. Тайвшралт дасгалыг хийснээр зүрхний зохилт удаашрч, цусны даралт буусч, булчин суларч, амьсгал нь тайван болно. За ингээ бүгдээрээ хичээлээ дүгнье. Өнөөдрийн хичээлээр стресс гэж юу вэ? Стрессийг том буюу жижиг стресс гэж хэрхэн яаж ангилж болдгийм бэ? За мөн стресс орсон тохиолдолд хариу нөлөөллийг сэтгэл хөдлөлийн биеийн зан үйлийн гэсэн нөхцөлдөр одоо хуваан авч үзлээ. За мөн стресс тайлах эерэг аргуудтай танилцлаа. Хүний амьдралд маш олон зүйл тохиолддог. Стресст ордоггүй хүн гэж байдгүй шүү дээ. Тийм болохоор өнөөдрөөс эхлээд стрессээ зөв тайлж эерэг аргад суралцах нь зөв юм а гэдэг мессежийг багш өгч байна. Өнөөдрийн хичээл анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Иймд үзэгч та бүхэн ажлаа зөв зохицуулж, стресст орохгүй хичээж, эрүүл амьдрацгаая гэсэн уриалгаар өнөөдрийн хичээлээ өндөрлөе.